Сайн байцгаана уу бүгдээрээ Octolearn-ийн англи хэлний дунд шат буюу Unit 2-ын эхний хичээлдээ тавтай морил. Ихэнх хүмүүст Octolearn-ийн Unit 1 буюу эхний 30 хичээл болон бонус хичээлүүд маш их таалагдж байгаа. Харин зарим нэг хүмүүст курс хит амархан эсвэл хит хэцүү санагдаж мэднэ. Тэр хүмүүст зориулж нэг бяцхан зөвлөгөө өгье. Хэрвээ танд курс заримдаа хит хэцүү мэд санагдвал эсвэл зарим үгнүүд нь цээжлэгдэхгүй мэд санагдаж байгаа бол битгий санаа зов. Бид шинэ үгтэйгээ ганц нэг тааралдаад мастер болчихгүй. Тийм учраас бид сурсан үгнүүдээ өөр өгүүлбэрт, өөр нөхцөлд дахин ашиглах болно. Энэ явцад эдгээр шин сурсан үгнүүд таны тархинд бүрэн шингэж, та эдгээр үгнүүд ба дүрмүүдийг өөрийн болгож бодохгүй ярьдаг болно. Харин курс дээр байгаа зарим нэг зүйлс танд хит амархан санагдаж байгаа бол та өөрөөсөө энэ асуултыг тавиарай. Би энэ өгүүлбэрийг бодохгүйгээр шууд хэлж мэдэх үү? Эсвэл зүгээр хараад таних төдий мэдэх үү? Хэрвээ та тухайн өгүүлбэрийг шууд автоматар төрлөх хэлээрээ ярьж байгаа юм шиг хэлж чадах бол та үнэхээр мэднэ гэсэн үг. Харин та уншаад эсвэл сонсоод ойлгох төдий ч өөрөө санаанаасаа яг дүрмийн алдаагүй зөв хэлж мэдэхгүй бол та давтах ёстой гэсэн үг. Тэгэхээр та бүх өгүүлбэрүүдийг тэгж мэдэхгүй бол танд хэрэгтэй хичээл байна гэсэн үг. Octolearn-ийн хичээлүүд яг л таны тархинд шинэ хэлний мод ургуулж байгаатай адилхан эхлээд шинэ дүрм, үг гэх мэт зүйлсийг танилцуулаад дараа нь баг багаар давтан усалж үндэс суурийг нь маш сайн тавьж өгөх системтэй учраас та ихэвчлэн хичээл дээр гарч байгаа зүйлсийн 70-80% нь мэддэг байх болно. Гэхдээ хичээлийн явцад үг ба дүрм сурсаар байх учраас хуучин үгнүүд гүн суухын хажуугаар шинэ үг хиллэгүүд орж ирнэ гэсэн үг. Бүгдээрээ Unit 2 дээр phrasal verb буюу хиллэгэн үйл өгнүүдийг маш олноор нь сурах болно. Эдгээр phrasal verb-ууд нь англи хэлэнд маш өргөн хэрэглэгддэг ба англиар ус цас ярьдаг болоход нэн шаардлагатай. Энэ нь үйл үг ба угтур үгнээс бүрдэж шин тэс өөр утгатай үйл үг бүтээн гэсэн үг. Phrase гэдэг нь англиар хиллэг гэсэн утгатай. Verb гэдэг нь мэдээж үйл үг. Unit 1 дээр англи хэлний анхан шатны суурай бүгдээрээ сайн тавьчихсан болохоор одоо бүгдээрээ англи хэлийг илүү өргөн ашиглах болно. Unit 2-ыг дуусгахад бид хамгийн өргөн хэрэглэгддэг 100 гаруй phrasal verb-уудыг чөлөөтэй ашиглаж сурахаас гадна зөндөө олон шинэ дүрм, үг, хиллэгүүдийг сурцгаана. So, let's get started. Харах гэж хэлцгээе. To see. To see. Би чамайг харж байна гэж хэлье. I see you. I see you. Одоо бүгдээрээ харах гэдгийг to see биш арай өөрөөр хэлцгээе. To look. To look. To see гэдэг нь хэрэглэхэд илүү хялбар учраас бид нэр Unit 1 дээр эхэлж сураад голцоо ашигласан. Харин to look гэдэг нь ихэвчлэн хажуудаа угтур үг авч байж ашиглагддаг. Жишээ нь би үүнийг харж байна гэж хэлэхийн тулд I see it гэдэг шиг I look it гэж болохгүй. To look at гэх юм бол альва зүйл рүү харах. To look at. Жишээ нь би чам руу харж байна гэж хэлцгээе. I am looking at you. I am looking at you. At гэдэг нь энэ удаад руу гэж орчуулагдаж байна. Заримдаа дээр эсвэл энд гэж бас орчуулагдана. Тэгэхээр ерөнхийдөө look гэдэг үгийн араас бол энийг нь рүү харж байна гэвэл at гэж аавна. I am looking at you. To look for гэх юм бол альва зүйлийг хайх гэсэн утгатай. Тэгэхээр at гэдэг үгийг for гэдэг үгээр солиход үгийн утга тэр чигтээ өөрчлөгдөж байна. Бид өмнө нь for гэдэг үгийг альва зүйлийн төлөө гэсэн утгатай гэдгийг сурсан. Тэгэхээр to look for гэдэг нь тухайн зүйлийг олохын төлөө харж байна гэсэн үг. To look for. Би үүнийг хайж байна гэж хэлцгээе. I am looking for it. I am looking for it. I'm looking for it. Тэд чамайг хайж байна гэж хэлцгээе. They are looking for you. They are looking for you. They're looking for you. Би нэг юм хайж байсан гэж өнгөрсөн цаг дээр хэлцгээе.
I was looking for something. I was looking for something. I was looking for something. Чи үнийг хайх ёстой гэж хэлцгээе. You have to look for it. You have to look for it. You have to look for it. Олох гэж хэлцгээе. To find. To find. To find. Чи үнийг олох ёстой гэж хэлцгээе. You have to find it. You have to find it. You have to find it. Урагш гэж хэлцгээе. Forward. 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 Look forward to гэх юм бол аливаа зүйлийг догдлон хүлээх гэсэн утгатай. Look forward to. Тэр зүйл рүү урагш харж байна гэсэн үг. Зарим хүмүүс энийг тесэн ядан хүлээх гэж орчуулдаг. Тэр бол буруу. Тэрнээс арай өөр үгээр хэлнэ. Бид нар удахгүй сурна. Энэ бол аливаа зүйлд догдлохыг хэлж байгаа. To look forward to. Би үүнийг догдлон хүлээж байна гэж хэлцгээе. I am looking forward to it. I am looking forward to it. Энэ бол маш өргөн хэрэглэгддэг үг. Тэгэхээр цээжилж авах хэрэгтэй. I'm looking forward to it. I'm looking forward to it. Эсвэл I look forward to it. I look forward to it. Би тантай уулзахыг догдлон хүлээж байна гэж хэлцгээе. I look forward to meeting you. I look forward to meeting you. Тэгэхээр энд яагаад заавал meeting гэд ing дагавар авч байгаа вэ? Зүгээр I look forward to meet you гэж болохгүй юу гэж бодож байж магад. Тэгэхээр энэ удаад meeting гэдэг нь энэ өгүүлбэрийн object буюу тусагдхуун нь болж байна. Үйл үг нь look forward to буюу догдлон хүлээх. Юуг догдлон хүлээж байгаа вэ гэвэл уулзахыг эсвэл уулзалтыг догдлон хүлээж байна. Тэгэхээр meeting гэдэг нь gerund буюу үйлт нэр болж байна гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл нэр үгийн үүргийг гүйцэтгэж буй үйл үг гэж ойлгож болно. Meeting гэдэг нь одоохондоо уулзалт гэдэг шиг gerund нэр үг гэсэн үг. Look forward to гэдэг нь бид нар сая сурсан phrasal verb буюу хиллэгэн үйл үг. Meeting you гэдэг нь phrasal noun буюу хиллэгэн нэр үг гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо subject, verb, object. Маш энгийн эзэн бий, үйл үг, тусагдхуун. Хэдэ энгийн үйлбэр гэсэн үг. I look forward to meeting you. Хүлээх гэж хэлцгээе. To wait. To wait. Би хүлээж чадна гэж хэлцгээе. I can wait. I can wait. Би тэсэн ядан хүлээж байна гэж одоо хэлцгээе. Тэхийн тулд би чадахгүй хүлээж. I can't wait. I can't wait. Саяны look forward to гэдгийг тэсэн ядан хүлээж байна гэж орчуулахаас илүү I can't wait буюу би хүлээж чадахгүй нь хүлээж дисэхгүй нь гэсэн утгаар I can't wait гэвэл илүү зөв орчуулж байна гэсэн үг. Чи үүнийг догдлон хүлээж байна уу гэж асууцгаая. Are you looking forward to it? Are you looking forward to it?
Are you looking forward to it? Би тэсэн ядан хүлээж байна гэж хэлцгээе. I can't wait. I cannot wait. I cannot wait. Би үүнийг тэсэн ядан хүлээж байна гэж хэлцгээе. I can't wait for it. I cannot wait for it. Тэгэхээр альва зүйлийг хүлээх гэд ийг гэдэг нь энэ удаад for гэж орчуулагдана. Тэгэхээр хвчлэн wait гэдгийн араас wait for гэд юуг хүлээх нь араас нь хэлнэ. I can't wait for it. Тоолох гэж хэлцгээе. To count. To count. To count. Тэгэхээр тоолох гэдгийг ашиглаад бүгдээрээ дахиад нэг phrasal verb үүсгэцгээе. To count on. To count on. Тэр энэ нь хин нэгэнд эсвэл альва зүйлд найдах гэсэн утгатай. Шууд утгаараа тэр зүйл дээр тоолох. Тэгэхээр найдах гэдгийг to hope гэдгээр нь маш олон хүмүүс мэддэг байх. Гэхдээ to hope гэж хэлэх юм бол найдвартай найдах гэхээсээ илүү горилго тээх гэсэн утгатай. Тэгэхээр to hope on гэж бол хэлэхгүй. Харин to count on гэх юм бол итгэж найдах гэсэн утгатай. Тэгэхээр надад найд гэж хэлцгээе. Count on me. Count on me. Count on me. Бид чамд итгэж найддаг гэж хэлцгээе. We count on you. We count on you. Бид чамд найдаж байна гэж хэлцгээе. We are counting on you. We're counting on you. We're counting on you. Би чамд найдаж болох уу гэж асууцгаая. Can I count on you? Can I count on you? Can I count on you? To rely on гэх юм бол бас адилхан энэгэнд эсвэл аливаа зүйлд найдах. Ялгаа нь гэвэл даатгаж найдах гэж бас орчуулж болно. Тэгээ ерөнхийдөө бол to count on гэдэгтэй хольж сольж хэрэглэж болохоор адилхан гэсэн үг. To rely on. Нэг ялгаа нь rely гэдэг үг маань өөрөө найдах гэсэн үг. Тоолох биш. To rely on. Тэгэхээр та аль алийг нь ашиглаж болно. Би чамд найдаж болох уу гэж асууцгаая. Can I rely on you? Түрүүний can I count on you гэдэг шиг. Can I rely on you? Can I rely on you? Тэгэхээр reliable гэх юм бол найдвартай, найдлага даах чадвартай гэсэн үг. Rely гэдэг саяны найдах гэдэг үгнээс бүтээд able гэдэг нь боломжтой. Тэгэхээр найдах боломжтой гэсэн үг. Reliable. Тэгэхээр энэ бол найдвартай гэж хэлцгээе. This is reliable. This is reliable. Энэ найдвартай юу гэж асууцгаая. Is this reliable? Is this reliable? Is it reliable? Тэд найдвартай юу гэж асууцгаая. Are they reliable? Are they reliable? Are they reliable?
гарцаагүй гэж хэлцгээе. Эсвэл тодорхой. Definitely. Тэгэхээр to define гэвэл тодорхойлох, definite гэвэл тодорхой, гарцаагүй. Тэгэхээр definitely гэд ly залхаараа adverb буюу тэмдэг нэр биш үйл үгийг дүрслсэн дайвар үг болж байна гэсэн үг. Тэд гарцаагүй найдвартай гэж хэлцгээе. They are definitely reliable. They're definitely reliable. They are definitely reliable. Бид тэдэнд найдаж болно гэж хэлцгээе. We can rely on them. We can rely on them. Эсвэл мэдээж we can count on them. We can count on them. And that is the end of lesson number 1. I hope that your English is improving by now. And I will see you next lesson.